Монгол сурагчид хичээл заадаг байсан Орос багшаа хайж 35 жилийн дараа олж уулзсан талаар мэдээлэл Оросын алдарт Россия телевизээр гарчээ. Из Монголии с любовью. Уже многие годы Анна Жаковна Ершова является директором одной из престижных в Саратове 4-й гимназии. Сегодня она вспоминает. Тухайн үйл явдлын түүхийг сэрүүлбэл 1988 онд 18 дугаар сургуульд элсэн орсон бага ангийн сурагчид Анна Ершова гэх Орос багшаар хөтөлбөрт орсон хичээлүүдийг заалгадаг байж. Улмаар 1991 онд Монгол улсад ардчилсан хувьсгал гарч Оросын эрдэмтэн багш нар бүгд их орон руугаа буцаж Анна багш үүний нэг адилаар явсан байна. Ингээд Орос багшаа мартаагүй бяцхан сурагчид насан туршид сургуулийн найз Алтан гэрлийн санаачлагаар Анна багшаагаа хайх ирэлд гарч түүнийг 2012 онд Оросын Саратов хотоос олж чаджээ. Тэднийг уулзахад Анна багш их орондоо мэргэжлэр амжилттай ажиллаж сургуулийн захирал болж тушаал дэвшин хүний халамжид гэргий болсон байва. 18 дугаар сургуулийн сурагчид Анна багшаагаа хүүхдүүдэд чин сэтгэлээр хичээлээ заадаг байсанд ихэд талархан хизээч мартаагүй гэж дурсаж байна. Бид нар бол ангийнхаа багшийг Анна Жаковна гэд гэрлэхээс өмнө ов нь өөр өдөг шүү дээ. Тэгээд өөр нэрээр хайжсэн боловч 2012 оны үед юу байсан багшигаа олсон. Тэгээ нэр нь бол юугаараа өөрчлөгдсөн байсан нөгөө овгоороо ягаад тэгэхээр гэрлээд өөр овгтой болдог шүү дээ. Тэгээд өөр овгтой болоод уулзсан мэсвч бид нэр олсон Саратов хотоос. Тэгээд багштайгаа яг үндэ багшигаа харах тэгээд уулзах мөч бол бас хоолой зангирдаг юм билээ. Тийм гоё мөч байсан. Тэгээд Анна багшигаа олоход бүр тухайн үед сурж байсан хүүхдүүдийн нэрийг өөрөө цээж ирэлжсэн. Тэгэхээр багшаа маань ч гэсэн анхны ажлынх нь гараа Монгол улс байсан байна. Тэгэхээр энэ их онцлогтой. Яг миний өөрийн түүхээс юу гэвэл бид хичнээн 3 жил Орос багштай байсан ч гэсэн би өөрөө Оросын албаны улсад дараа нь 10 дугаар анги төгсөөд суралцсан. Тэгэхэд бүтэн 7 жил Орос хэлээр яриаггүй ч гэсэн нэг 10 сар бэлдээд ороход тэр бүх одоо 1-2 дугаар анги зааж ирсэн тэр Орос хэл манд тархинд маш сайн орж ирсэн байхгүй. Тэгээ би өөрөө ч гэсэн бас багш хүн болсон сүлдээ. Тэгээ тийм болохоор энэ тэр их агуу сэтгэл тэр хайр тэр хүмүүст гадаад бидний одоо хүүхэд насанд шингэж үлдсэн гэдэг л гоё түүх байгаа. Өнгөрдөг 10 дугаар сард Монголд багшигаа нөхөртэй авчирсан. Нөхрийнх нь хувьд бол бас Саратовта нэлээ бас нэрштэй тийм дуучин хүн байгаа байдаг. Тэгээ бид нэр дээрээ дуугаа дуулж өгөөд шансон дуулдаг тийм хүн байдаг. Тэгээд бас Орос нэлээд шансон маягаараа нэлээд тийм алтартай нөхөр нь. Тэгээ бид нар ч гэсэн мэддэг байсан л да. Манай багш бол их царайлаг тийм сайхан мөсгөө байсан. Тэгээд багшигаа яг үндэ тийм нэг залуу эргүүлээд бид нар хүүхэд ч гэсэн нэг залуу эргүүлээд энэ нэг том битэй ах байна да гэж тэгэж боддог л байсан. Тэгээд гэр боловол одоо 40 гаруй жил болцгооцсон л хүмүүс явж байгаа шүү дээ. Одоо 37-8 жил ийм л төвхтэй юм болсон. Анна багшигаа Монголд урьж авчрах бодлыг 35 жил тээсэн сурагчид энэ онд зорилгодоо хүрээ зогсолгүй баримтат кино хийж багштай гинтийн бэлэг барьсан байна. Багшигаа олон жилийн дараа хайж олж уулзсан талаар энэхүү мэдээлэл Оросын хэвлэлээр гарсны дараа Иркутскийн хамт лам Евгений сэтгүүлч Настя нар баримтат кино хийх санал гаргаж Оросын ерөнхийлөгчийн санхүүжилтээр баримтат кино бүтэн биелэлээ олоод байна. Энэхүү хүүхэд наснд хүрэх галт хэрэг нэртэй баримтат кино 4-р сарын 29-ны өдөр Улаанбаатар дахь Русский донд нээлттэйжээ. История о том, как Хүүхэд насанд хүрэх галт тэрэг баримтат кино бол одоо амьдарч байгаа хүмүүстэй тулгуурлан хийсэн гэдгээрээ онцлог. Энэ киног хийж байхад Анна багш Монгол улсад очиод анхны ажлын гараагаа хэрхэн эхэлсэн талаар үйл явдал надад маш их сонирхолтой санагдсан. Бага ангийн хүүхдүүд өөр улсын багшаагаа хайж олж уулзсан энэ энгийн түүхээс би бага ангийн багш хүүхдэд хэрхэн том орон зай өгдөг тухай мөн Монгол хүний сайхан сэтгэл хүний агуу хайрыг олж харсан учраас энэ киног хийхээр болсон. Иймд тухайн баримтат киног найруулсандаа маш их баяртай байна. У нас таких историй много, и хочется, чтобы о них знали и помнили. Энэ баримтат киногоор нийгэмд юу түгээх чинь гэдэг нь түүх оршин тогтнож байна. Тэр түүхийг хилцсэн хүмүүс нь одоо оршин тогтнож байна. Цаашдаа энэ боловсрал гэдэг юм ер нь Монгол улсад ямар байх хэвээр, тэр хүмүүжлийн ажил нь ямар байх хэвээр, энэ сайхан эрдэмтэн багш нараас биднэрт юу авч өгөлтөв, цаашд бид нар яаж уламжлалж авч явах вэ? Ирээдүйд бас хүүхэд залуучуудаас яаж хөгжүүлэх вэ? Мөн дээрэс нь энэ пионерын байгууллага гэдэг бол ганцхан Орос сургууль биш, Монголын ч гэсэн пионерын байгууллага гэж байсан. Тэрүүгээр одоо ямар их хүмүүжлийн ажлуудыг хийж нийгэмд ямар гоё эерэг нөлөөллөг үзүүлдэг байсан те. Тэр бүх юмнуудыг бид энэ үнэн бодит түүхээр харуулж чадаад их гоё санагдчихэв да.